Урлаг соёлын их ундраг хааш нь урсан юм. Сонсогчдоо амархан сайн байцгаана уу? Урлаг соёлын их өндөр хааш нь урсан юм бэ. Манай урлагийн шүүмж нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай нэвтрүүлгийн микрофоны өмнө Төгөлдөр хуурч мөөшөр маань хүрэлцээрээд байна. Төгөлдөр хуурч гэж мөөшөрөө хоёлаа тийм онлайн гэдэг юм уу? Тодорхойлдог үгүй л да. Яг чухам ямар хүн Төгөлдөр хуурч юм бэ? Төгөлдөр хуурч гэж нарийн мэдрэмжтэй, авьяастай, хөдөлмөрч, сонгодог урлагийг мэдрүүлж байгаа сонсогчдыг одоо тоглолтоороо баярлуулж тэгстэл юм байна л да. Хэцүү асуулт байна. Та айгүй сайн асуулт асуулаа. Баярлалаа. Хариулж чадахгүй байхаар чинь би муул асуулт өгсөн байна гэж ойлгох гэдэг шүү. Гэтэ чи яг зөв хариуллаа гэж бодож байна. Яг Төгөлдөр хуурчид байх ёстой саяын бүх одоо зан чанарууд гэдэг юм уу тийм ээ чанаруудыг нэрлэлээ гэж би ойлгож байна л да. Энэ сонгодог урлаг энэ тэр дотроо Төгөлдөр хуур гэдэг бол дэлхийн урлаг. Тэгээ дээрэс нь нилээд одоо оюун санааны хувьд гэдэг юм уу урлагийн мэдрэмжийн хувьд нилээд өндөр хөгжсөн ийм болцсон хүмүүсэд зориулагдсан юм уу да гэж би ойлготой. Яг л энийг ойлгож сонсох тэгээд тэр тоглож байгаа хүнтэйгээ ингээд нэг юм амьд холбоос үүсгэж чадахын тулд тийм ээ тэр үзэгч хүн бэлтгэгдсэн байх ёстой гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэр манай Монгол үзэгч өөрийнхөө хувьд ингээд бүр багасаа тоглолт хийж ялаа тийм ээ. Одоо бас ирээд ингээд харж байна. Ер нь Монгол сонсогч хүн хэр Төгөлдөр хуурыг сонсоход бэлтгэгдсэн бэ нийтдээ. Монголын хөгжмийн ерөнхий боловсрол тааруу. Тийм болохоор хүн болгон бэлтгэгдээгүй. Одоо жишээ нь би Америкт сурж байгаа гэж тэрийг харьцуулж хэлэхэд бол бүр бага ангиасаа л хөгжмийн хичээл ордог. Хөгжмийн хичээл орохдоо нэг зэмсэг сонгоод тэрүүгээрээ сурсан байдаг болохоор хөгжмийн боловсрол нь илүү. Тэр нь яа дандаа сонгодог хөгжим сонгодгоо эсвэл дурын юм уу? Тий одоо бүх хөгжмийн зэмсэг үлэврээс кларинет тий Төгөлдөр хуур хийл тэгэл тромпет юу ч байж болно. Өөртөө сонгоод тэгээ тэрүүгээрээ ингээд хуваараа хичээл аваад бас дээрээс нь нөгөө ерөнхий боловсролын сургуулиудаас тийм анги байдаг тий. Илүү л боловсралтай байхгүй юу? Хөгжмийн боловсрол нь багасаа. Энэ бол зүгээр ерөөсөө л энгийн ерөнхий боловсролын хүүхд болгоны сурах ёстой зүйл үү тий? Одоо програмд сурсан байгаа юу? Үнэхээр IELTS-тай бакалавртай шилэгдэж сонгож одоо тэгж явдаг байхгүй юу? Үгүй бол зүгээр ерөнхийдөө сонсогч болчихдог байх нь тий. Энэ нэг чухал юм байна. Өөрөлдөл хүүхэд наснасаа л идж байгаа хоол ууж байгаа ундаатайгаа хамт л үнийг хүлээж авч ижил яг тэрийг сайн ойлгох байх л та. Тий. Одоо аав ээж нь тэгээс сурцсан хүмүүс багч гэсэн хөгжим оролцож байсан. Тэгэл үе үерээд тийм байхаар ч нугасаа сонсож байгаа тоглолт нь өөр шүү дээ тий. Тэр уламжлалаа дагаал тэр сонсох төвшин хөгжмийн ерөнхий боловсрол нь хамаагүй өндөр төвшөнд одоо ямар урсгал чиглэл эдийн сонгодог урлагт тий. Ямар хөгжмийн зэмсгүүд эдийн ямар зохиолч эдийн тэр анхан шатны мэдлэг бол маш өндөр. Манай мөнхшөр бол 4 наснасаа эхлээд энэ Төгөлдөр хуурд өөрийнхөө ажил хөдөлмөрөө цаг хугацаагаа зориулж байгаа хүн. Мэдээж яг энэ залуу ээж аауд одоо 4-тэй, 5-тай, 3-тай хүүхдээ ингээл энэ Төгөлдөр хуурт хичээлүүлэх гэсэн бодол санаатай яг одоо энэ радио сонсож байгаа ээж аав байвал тэр хүмүүст юу зөвлөх вэ? Хааш нь аваач гэж хэлэх үү? Яаж сурах гэж хэлэх үү? Юуг нь анзаар гэж хэлэх үү? Аваач хэрэгтэй байна уу ер нь? Би ер нь аягүй шодрог хүн болохоор үннийг л хэлээ л да. За. Ямар нэг юм заавал сахараар хучаад яхав тий. Монголоос Төгөлдөр хуурж болж гарна гэдэг бол тэнгэрийн умдаг атгах гэх юм уу тий. Маш хэцүү ажил та. Төгөлдөр хуур гэдэг бол амархан юм биш байхгүй юу? Маш хүнд хэцүү ажил. Одоо жишээ нь мис засал хийж байгаа дайны фокус шаарддаг. Хуульч шиг дайны одоо тийм хариуцлагатай тайзнаар гараад тий. Бүх юм төгс байх хэрэгтэй гэдэг юм уу? Энэ их оюуны их өндөр ажил. Тийм учраас би 20 жил одоо бараг 20 жил сурчаад би болоог байна гэж дахиад сурах гад явж байгаа. Тийм хүн байхгүй юу? Тэгээд бага насны хүүхдийг сургалаа гэхэд заавал хөгжимчин болох албагүй. Түрүүнийх шиг хүн болгонд л хөгжмийн боловсралтай байх ёстой. Энэ хүнийг хүмүүнлэг илүү ухаантай, илүү буур суурьтай ийм болгодог толгой тарих одоо хөгжүүлдэг гэдэг утгаараа хүн болгон сурах ёстой асуудал. Хэрвээ бүр Төгөлдөр хуурын од болгоё гэж бодож байгаа бол илүү их хөрөнгө зарах урлаг л та. Сонгодог урлаг гэдэг бол маш их тийм хөрөнгө орж иж хөгждөг зүйл. Хаанч тийм дандаа одоо хааны ивэлтэй байх ч юм уу тий оркестр байлаа гэхэд хааны ивэлд улсын ивэлд тий их эсвэл их баян хүмүүс одоо тэтгэж Америкт хүртэл оршин тогтнодог. Тийм болохоор хүнийг ч гэсэн сургая гэхэд маш боловсралтай, маш өндөр мэдлэгтэй багшаар сургая гэхэд нэг цагийн хичээл $150. Мөнгөтэй одоо хүний одоо хийх зүйл
Тэгээд энэ үр дүн нь агуу байхгүй. Зүгээр ингээд тоглоод өнгөрч байгаа ш. Энэ бол хүн яагаад одоо бясалгал гэдэг, хүн яагаад итгэл бишрлийг одоо бурхнаас хайдаг те. Гэтэл хөгжим тоглоод хүн дэгэрнэ гэж хэлж болно. Тэр зүйл рүү хүн зүгээр очихгүй маш удаан замыг туулж иж очино. Энэ чинь бол бас одоо хүний зүгээр энгийн хэрэгтлээ гэх одоо өмсөх, идэх, уух, унтахаас цаашаа зүгээр жирийн боловсрлоос өшөө цаашаа боловсрж иж хүрэх тийм сонголт. Тэгэхээр энийг хариуцлагатай, ухамсартай хийх ёстой. Гэхдээ яг ингээл хүмүүс бодно л да. Тэгээд мөнхшөр өөрөө тэгэл Монголоос л гарсан шүү дээ. Тэгэл ингээл ийм амжилтанд хүрчлээ штэ гэж бодлоо гэж бодъё. За тэгээд яг мөнхшөрийн замаар явлаа гэж бодъё. Хөгжим бүжиг соёс сурж байгаа. Тэгээд бас яг өөр шиг чи юм зүтгүүр авиасын бас нилээд одоо өндөр түвшинтэй ингээд байхад яах вэ? Чадах болов? Энэ замыг энээс илүү амжилтыг гаргах боломж байхгүй юу? Найдвар байхгүй юу? Найдвар байлгүй яах вэ? Хүнээсээ шалтгаална да. Одоо жишээ нь зүгээр ингээ энгийн ярихад бид нар Википедиа гэж мэднэ те, интернет дээр. Тэндээс ямар ч мэргэжлийн бакалаврын боловсролыг эзэмшиж болно гэж байгаа байхгүй юу? Гэтэл хүн их сурвалж сурах шаардлагагүйгээр 2-3 мэргэжлийг бакалаврын зэрэгт зүгээр гэртээ сууж байгаад сурах боломж байна шүү дээ. Гэтэл хүмүүс тэгдэг үлээ те. Тэгэхээр хүнээсээ шалтгаална. Би одоо ингээл тасралтгүй ингээл сураал те, бүх юм ингээл богино хугацаанд гэх юм уу те. Ямар ч тийм хойшоо суусан жилгүүгээр ингээл явсан байлаа гэхэд тэгэж яваад те бас ингээл зүтгээд яваад байвал хувь өөртөө ингээл асрыг хөгжинэ. Гэтэл дэлхийн цензуур ямар байх вүлээ? Глобал урлаг байхгүй юу те? Монголын үндэсний урлаг бол ондоо Монголдоо сурцсан байхад гадаад сурахгүй. Гэтэл Монголыгаа төлөөлөөд дэлхийн хүн байж чадна тэр хүн. Сонгодог урлаг гэдэг бол дэлхийн урлаг глобал учраас өрсөлдөөн асар их учраас тэр тэмцэлтэнд орно гэдэг бол хэцүү. Одоо зүгээр бизнесийн хүнээр бодоход Дональд Трамптай өрсөлдөж чадах уу та гэж бизнесийн хүнээс асуухад хүнд асуулт те? Тийшээ зүтгэнэ гэдэг бол хэцүү болно да. Бүр сэтгэлээр унчлаа. За яг ер нь энэ төгөлдөр хуур гэдэг чинь, энэ сонгодог урлаг гэдэг чинь яг одоо чинь хувьд бол тэр Орос школ гэж ярьдаг штэ. Бодвол тэндээс тэрүүгээр сурсан байх гэж бодоод байгаа. Тэгээд сүүлд одоо Америкт очиж сурлаа. Тэр ч одоо ялгаагүй байд юм уу? Бас нэг ялгаа анзаарагдах юм уу? Юу н өөр санагддаг өөрт чинь? Юм болгоо сайн муу талтай юм байлээ. Хөгжим бүжигт Арана багштар сурсан, Суйста бас инхтер цолон багштар сурч байсан. Дандаа Монголын шилдэг багш нар, Оросд боловсрол эзэмшсэн гайхалтай багш нар. Би багш нараасаа тухайн үед авч чадах юм авсан. Тэгээд Америкт очиход бол миний бас суур тоглолтын ур чадвар бол дайжгүй. Тэгжээж би тэнд тэтгэлэгтэй тэнцэж байгаа байхгүй юу. Тэгээд яг онлайн мэдлэгтэй, түүхийн мэдлэг гэдэг тэр тал дээр бол яг сургалт маань бас дутуул юм байлээ. Би бол Монголдо бас улаан дипломтой төгссөн. Сурагч шүү дээ. Тэнд очиод бас сурах маш олон зүйл, маш олон номыг уншиж их олон юм хийх хэрэгтэй болсон. Одоо ч хийх зүйлүүд их байна гэж харсан. Тэгээ боловсрол. Өдөр одоо төгөлдөр хуурж энэ одоо энэ талын дээд мэрэгжлийг яахын тулд энийгэл сайн байвал болоо юм биш үү? Заавал тэр олон түүх мөх уншиж ирнэ ямар хэрэгтэй? Тэр олон материалыг судлах ямар хэрэг байд юм бэ? Тий, одоо энийг яг ингээл системжүүлэл боловсрол болгочхоор зөвхөн тоглохдоо биш, бас онлайн мэдлэг шаардлагатай түүх яагаад судалдаг гэхлээр энийг чинь энэ хөгжмийн зохиолч яагаад ингэ бичсэн юм бол та гэж нотыг ухахад хүртэл тусалдаг байхгүй юу? Тэр хүн одоо жишээ нь нэг усны тухай бичсэн бай гэж бодъё. Тэгээ тэр хүн яаж устай холбогдсон ч гэдэг юм уу те? Ус тэрний хувьд юу юм? Энэ зохиолоо хэдийн үед бичсэн, хэдгээр зууны энэ зохиолч вэ гэж судлаад тэгээд түүхээ судлахныхаа дараа бүр ингэ хөгжмийн такт болгоноор хэлээр болвол өгвөл бүр үг болгоноор ингээ бид нар задлан шинжилгээ хийж ийж тэр хөгжмөө гүн гүнзгий ойлгосны дараа одоо өөрийнхөө сэтгэлтэйгээ холбоо тэгээд одоо техникээрээ дамжуулаад тоглож одоо бүх зүйлийг төгсхийг ингэж сурдаг. Тийм байна. Ер нь Монгол энэ цус өөрийн чинь Монгол үндэс мэрэгжилт чинь туслах юм уу? Эсвэл саад болох юм уу? Бидний энийг цуснд байдаг нэг юм зан аран шин гэдэг юм уу? Энэ зүйлтэй холбож ярьж байна л да. Бусад улс орны зөндөө олон мундаг уран бүтээлчтэй хамтарч тоглолоо, тэдраар заалгалаа, их наадамд оролцлоо. Юу анзаарт Монгол гэж нэг үнэр байна өөрөөс чинь. Эсвэл дэлхийн хүн болчих юу? Яг үнэ Монгол гэж юм байгаа. Та маш ухаантай сайн асуултууд асууж байна. Баярлалаа. Тий. Баргийн одоо сэтгүүлчд асуудаг асуулт. Миний одоо яг ярихыг хүссэн асуултыг асууж байгаа. Их баяртай. Тэгээд Монгол гэх зүйл байна. Бид нар үнэхээр одоо бусад Азиудаас уг нь ялгардаг байхгүй юу? Бид нар Аз байлаа ч гэсэн илүү одоо баруулах
сэтгэлгээтэй өөрийнхөө илэрхийлэх тэр цог золбоо эрч хүч нь илүү хүчтэй болохоор илүү одоо тайзан дээр уг нь гялалзаж чаддаг одоо бадарч чаддаг улсууд л та. Одоо Хятадын өвчнөө л оюутнууд байлаа ш тэр тэмцээнд. Хятадынх байлаа, Филиппиних байлаа, Узбекистан, Орос те, Америкч байлаа. Тэгээ тэр олон төгөлдөр хуучтаас би төрүүлж явахдаа энэ бол миний те би тэр хөгжмийн зохиолыг 6 сар бэлдснээс гадна миний Монгол гэдэг юм бас авч гарлаа гэдгийг би харж ирсэн. Үнэхээр ялгарч байна гэдгийг бол зөвхөн би гэж би бодоагүй. Энэ бол Монгол гэдэг юм байна. Тэгээд миний хийсэн зүйл бол миний 6 сарын хөдөлмөр ингэж шагнагдлаа л гэж бодож байсан. Тэгээд оркестртай би яг тоглоход бол бас тэрэн шиг одоо сайхан зүйл аахгүй. Монгол гэдгээ онцгой одоо гэдгээ л мэдэрч байгаа. Тэрэн дээр бол яг үнэхээр омогшин гэдгийг би одоо хэлж болох юм аа. Урлаг соёлын их ундраг хаашин урснам. Битэрийн нэвтрүүлгийг сонсож байгаа энгийн сонсогч хүмүүс тэгтээ урлаг тайртай тэгээд одоо өр хүүхдээ энэ одоо охины дайтай үнээс ч одоо илүүгээр зөвхөн одоо өөрийгөө бөгөөд энэ Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргачихар хүмүүжүүлэх гэж байгаа тэр ээж аавуудад л их зориулаад байгаа юм л да. Тэгээд одоо жишээлбэл мөнхшөр ингэж болдгоо юм уу? Өөрийн сан мэдгүй ямар нэгэн сургалт тийм үү нэг тийм цолон багшийн ачаар өөрөө танигдсантай адилхан тийм жоохон хүүхдүүдийг их бага насны дээр нь мэдэрч аваад ойлгоо тэгээд тэр ээж аауд нь замын зааж өгөөд тэр хүүхдүүдийг тэр зам руу амархан аваачих тийм ээ тэр боломжийг нэг иймэрхүү ажлыг нэгэнт одоо энэ урлагийн манлайлагч хүний хувьд менежер хүний хувьд хийж болох тийм зам байна уу боломж байна уу хажуугаар би энийг дандаа боддог одоохондоо бүр яг өөрийн сургалтаа гаргаагүй байгаа ч гэсэн Монголд байхдаа сурагчтай байлаа тэгээд одоо тэнд бас би хөгжмийн төгөлдөр уурын хичээл заадаг урлагийн бага сургуульд би багшилдаг байхгүй юу тэгээд ганцаарчилж хичээл заана бас дээрэс нь танхимын төгөлдөр уурын хичээл гээд байдаг тэрэн дээр бас онол төгөлдөр уурын анхны шатны боловсролоо заадаг. Тэгээд би яг таны хэлж байгаагаар бодож байгаа зүйл болвол тий яаж одоо төгөлдөр хуурын сургалтыг Монголд одоо дэлхийн хэмжээнд авчрах вэ гэд боловсролын юугаа бичээд төлөвлөөд эхэлж байгаа. Энийг бол шууд ингээд толгоноос гаргаад хийчихгүй боловсруулж ийж тий зааж боловсруулж байгаа тий боловсруулж ийж гаргандаа гэд ирээдүйд төлөвлөсөн байна. Тий санаанд нь байгаад бол би мөнхшөрөө хийн гэдгийг нь бол мэдчихээн л та. Тий хоёлаа одоо нэг ийм сэдвэрөө жоохон хэлбий. Одоо ингээл өөрөө түрүү хэлжсэн шүү дээ. Бүр багасаа ахуулаад энэ сурах бүхий л энэ замыг бол өөрийнх нь гэр бүл өөрийнх нь одоо хүч хөдөлмөр энэ мөнгө төгрөг тийм ээ энэ бүх зүйл бол ерөөсөө өөрөөс чинь бүх юм гарсан. За дээрэс нь одоо бусад улс орны сургуулиудын тэтгэлгүүдийн ачаар ингээд өдийн хэмжээний одоо хэмжээнд хүрчээ. Манай Монгол улс засаг төр энэ дээр ер нь яаж анхааруул дээр юм шиг санагдаж байна. Мэдээж бас нэг тодорхой хэмжээний дэмжлэг байвал зүгээр гэж бодогдол байх. Би тэгж л ойлгож байна. Тэгэхээр за өөртөө чинь ингээд болоогүй маа гэж бодъё тийм ээ. Дахиад шинээр одоо яг өөрийн чинь өмнөөс урлагийн салбарын одоо том дарга сууж иргээ бодъё. За тэгээ саналыг чинь авъя гэж бодъё. Чухам ямар ажлуудыг хийвэл энэ сонгодог урлаг манад энэ төгөлдөр хуурын залуу төгөлдөр хуурч уран бүтээлч хүмүүс хөгжих боломж нь байна. Боловсролын яамын сайд, соёлын яамын сайд хэрэг сонсож байгаа бол тий энэ нэг зүйл байт юм а. Дэлхийн шилдэг 100 сургуульд тэтгэлэгтэй сургууль нэгэл зарлцсан байдаг. Гэтэл яг урлагийн болон хөгжмийн юу н ороог байдаг аахгүй юу? Харин тий. Тэгээд тэрийг одоо авч үзээсэ. Би уг нь Америкт байхдаа Америкт суугаа Монголын төлөөлөгч гээд Нью-Йоркт байдаг Од оч гэж хүнтэй уулзахдаа энийг хэлжээсэн. Ерөнхийлөгчд хэлнэ гэж тэгжээсэн. Удахгүй ерөнхийлөгч хэрэгж байгаа. Би хэлсэн үгөөг мэдэхгүй. Гэтэ би одоо энд ирсэн байгааг бас тэр талаар хэлж байгаа. Хүсэлт гаргах хэрэгтэй. Монголд яг хөө нин тэргүүнд хэрэгтэй мэрэгжлийн тоонд орохгүй л байна л та гэж ойлгоод байна. Тий. Гэтэ яг хоо нэн төрөнд манайханд юу хэрэгтэй гэхээр инженер, тэмч, хуульч тэр зүйлүүд хэрэгтэй л ахalta. Гэтэл одоо манад юу хөгжиж ийн гэхээр хүн хөгжөөгөө бизнес хөгжсөн харагдаж байна. Намайг одоо 2 жил болоод ирэхэд юу хөгжсөн бэ гэхээр хувь хүний л бизнес хөгжсөн байна шүү дээ. Улс болон хүн хөгжөөг байна. Хүн юугаар хөгждөг вэ гэхээр хүнийг хүнлэг болгох те хүнийг хүн болгох зүйл бол урлаг байт юм аа. Урлаг болон спорт байт юм аа. Ялангуяа урлагаар бас ингэж гадаад тэнцэж сурах хүн цөөхөн байгаа шүү дээ. Энэ хүнийгээ дэмжихийн тулд тэтгэлэгтэй сургуультай урлагийн сургуулийн те шилдэг сургуулиудыг оруулаад тэгээ тэнцэн ганц 2
амархан хүнийгээ те бас дэмжиж өгөөсэй. Би өөрөө болохоор цаад сургуулиасаа тэтгэлэг аваад те бас гэр бүлээсээ л мөнгө гаргаж байсан. Улсаас ол ямар ч одоо зардал авч байгаагүй. Би улстай ямар ч гэрээ хийгээд надад туслаагүй болохоор тийм байгаа. Тэгээд тэмцээнд оролтоонд орсон ч гэсэн миний одоо сурж байгаа сургууль одоо онгоцны зардалтай ах ч юм уу. Би өөрөө бас байрны мөнгөө гаргах ч юм уу. Ийм байдлаар би уралдаан тэмцээнд оролцдог. Гэтэл үр дүн нь би Монголынхаа нэрийг гаргаж явж байгаа. Гэтэ би энийг одоо ойлгоод те уралдаан тэмцээнд орохт нь ядаж би тэнд байгаа ш те. Тэндээ бас улс хатад дамжиж оролцоход нь дэмжиж ойлгоод зардалт нь бас тусалж байвал би илүү их олон тэмцээнд оролцож те Монголынхаа нэрийг гаргана. Би өөрөө хөгжснөөрөө хүн хөгжснөөрөө яах вэ гэхэлээ би буцаал Монголдоо сайн зүйлээ. Тэ энийг ойлгож над шиг те миний араас гарч ирж байгаа миний үеийн ч юм уу те залуучуудыг сайн дэмжүүл ирээдүг эрэлтэй. Одоо яг ингээд мэдээж өөрийн чинь хамт жишээлбэл хөгжим мужгийн 16 хүүхд төгссөн гэсэн тийм ээ. За мэдээж одоо суйсын зөндөө ангийн хүүхдүүд нилээд одоо энэ төгөлдөр хуурын урлагийн яг энэ талын сонгодог урлагийн арин бол байгаа. Энэ хүмүүсийн маань амьдрал ямар байна харж байхад тэдэртэй уулзсан уу? Яг өөрөө чи мэрэгчлээ залуучууд яаж жоохон ажиллаж амьдарч байгаа юм? Ихэнх хүмүүс ерөөсөө хөгжим мужиг сурж байгаад Орос руу сурсан байдаг. За одоо ч гэсэн тийм байгаа Оросол. Тэгээд Итали руу цөөхөн нэг юм уу хоёр байсан. Тэгээд ганц хоёр Франц руу сурж ийн. Тэгээд ирээд яг үнэхээр яг дөрвтэй зүйл хийж өгнө гэхэлэр тэгж харагдахгүй л юм л да. Эргээл хөгжим мужигтэй багшилдаг тий. Гэтэл биднэрт одоо дөрвтэй юм юу хийх вэ гэхэлэр сургалтаа шинжлэх тэр зүйл хэрэгтэй байгаа. Тэрийг хийхгүй байна. Өшөө дээрээс нь бас сонсогчдын төвшин өндөр болохын тулд маш сайн чанартай тоглолтуудыг хийж байгаа хэвээр. Тэр одоо баг багаар нэмэгдчихэл байна тий. Өшөө хийхстэй өшөө хийхин тулд олон хүн боловсрч ирэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо тэр тоо маань цөөхөн байгаа болохоор тэгээд дэмжиж өгвөл илүү бас чанартай болж ирнэ л тий. Дөр бүжгийн эрдмийн театраар оргоо. Би ирээд одоо 4 хонсон байгаа болохоор орох санаа байна. Би хамгийн түрүүнд ирээд 20 дахь зууны дуунууд гэсэн тоглолт үзлээ. За. Тэгэхэд ерөнхий одоо яг урлагийн юг харлаа да. Тэнд цэргийн дуу бичгийн ансамбл тэгээд Монголын нөгөө дагшаа хөгжмийн биг банд байдаг шүү дээ. Жаз хөгжмийн биг банд тэр тоолж байсан. Тэгээд дуучдыг сонслоо. Сөс төгсөн дуучд байна. Хөгжим бүжигээс бас гарсан дуучд байна. Тэгээ харж байхад бол бид нар өвшөө хөгжих хэрэгтэй болчихжээ. 2 жилийн өмнө ямар байсан тэрнээс илт өссөн зүйл харагдсангүй л дээ. Тийм. Би одоо яг шүүмжлэлтэй үннийг хэлжээж хүмүүс бас угаасаа бидний нэвтрүүлгийн хичээх хэрэгтэй. Үнэр агаар нь тийм юм чинь. Би ийм л зүйлийг хүсэж байна л да. Яагаад гэвэл тэр болгон одоо бас ингээд гадаадд байжгаад ирээд одоо ийм бидний дунд оронгууд тийм нэг шин нүдний юу ялгаа арилаагүй байгаа үед тэр хүний сэтгэл бол хамгийн үнэн байх ёстой гэж ойлгож байгаа учраас тэгээд ч ер нь шүүмжил байж ижил тийм ээ. Үнийг хэлж ижил бид нар хөгжин штэ. Тийм учраас наа чинь бол бидний хувьд хамгийн хэрэгтэй зүйл гэж би ойлгоод байна. За хоёлаа нэвтрүүлэг маань өндөрлж гин. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл би ерөнхийн нэг зүгээр сонирхож асуух гэсэн. Энэ төгөлдөр хуурын өөрийн чинь салбар дэлхийн ингээл хөгжөөл, техник технологи хөгжөөл энэ тийм ээ. Хувь хүн өөрөө хөгжөөл янз бүрийн сонин одоо шин замууд энэ урлагт гарч ирээл энэ. Төгөлдөр хуур яаж энэ цаг үетэй хамт алхах юм? Үгүй эн чинь сонгодог учраас энэ хэвээрэл байх юм уу? Эсвэл бас шинэлэг юм байх юм уу? Ирээдүйн юу нь яаж харагдаж байна? Сонгодог бол сонгодгоороо байна. Монголд яг цэвэр сонгодгоор одоо хөгжиж гэнэ үү гэвэл бас асуудалтай. Ерөнхийдөө шоу маягийн байгаад байгаа шүү дээ. Тэрийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Сонгодог гэдэг бол одоо яг үнэхээр хүн ямар ч чимээ гаргалгүйгээр те хэрэг хөгжмийг сонсоод үнэхээр нөгөө гүнзгий бодолтойгоор тэрийг ойлгож мэдрэх хэрэгтэй. Зүгээр цахилгаан хөгжмөнтэй ороод ирэхээр энэ бол шоу маягийн те болоод ирж байгаа. Энэ бол сонгодог хөгжим биш. Зүгээр төгөлдөр хуурыг тийм шоун тоглолоо гэх тэр сонгодог хөгжим биш байхгүй юу? Тэр ондоо урсгал байна те. Юутай яаж хавсарч ямар ритм тоглосноосаа хөгжмийн урсгал нь сонсогдно. Тэгэхээр тэр төгөлдөр хуурын хөгжимд хүртэл өөрчлөлт орохгүй байна уу? Төгөлдөр хуур маань төгс юугаа хэлбэрээ олцсон. Инээсээ өөрчлөгдөхгүй л те. Тийм үү? Тийм болохоор л энэ төгс төгөлдөр гэдэг нэрээр яг нэг бас юм өөрчлөгдөд байна л да нөгөө шилэн мэлэн болоо л те. Цаг өрнө. Гадаргуун л өөрчлөгдөж байгаа механизм нь бол яг хэврээ юу? Тийм. Айл 1910 оноос хэвээрээ байгаа. Төгөлдөр хуурын анх үүсэл маань бол бүр 16 дугаар 15 6 дугаар зуунаас өөр хөгжим байсан л та. Бүр их түүхийн ярих юм бол энэ сүмийн хөгжим энэ төрөөс нүггүй юу? Анх бүр ярих юм бол ёочин шиг хөгжмөөс улбаатай. Тэгээд уцыг ингэж цохож тийм тэгээд тоглолдог байсан. Дараа нь сүм хэд хүчээ авч явах үед орган тий тэгээд баян ордны хүмүүс байхад бол энд нөгөө их авсаархан гоё гомсог
хайрцагтай, хөгжимт хайрцаг гэж бий болоод эн чинь ингэж явсаар хагаад өчнөө 100 дамжаад одоо төгс хэлбэрээр олцсон. Одоо зүгээр хувцас солино гэдэг шиг зүгээр шилэн болж харагдчихээн те. Өнгөө сольж харагдчихээн. Бусдаар бол өөрчлөгдөхгүй яг энэ хэлбэрээрээ дахиад явна. Сони юм аа. Яриулал амар байна. Асуугаал амар байна. Тэгтээ яг одоо цагт бид нар баригддаг ийм жамтай юм болохоор нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд бидний хувьд төлөв соёлын их өндөр хааш нурсан бэ гэдэг энэ нэвтрүүлгийн өнөөдрийн энэ ач холбогдол гэх юм уу тийм ээ. Залуу төгөлдөр хуурч тэр дотроо өөрийн одоо хэмжээнд улсын хэмжээнд том амжилтанд хүрч чадсан нилээд одоо ирээдүйтэй гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Ийм залуу хүний одоо сэтгэлийг тэгээд жаргал зовлонг нь одоо сонсно гэдэг бол энэ хамгийн гол одоо шимэн юм да. Тэгээд энэ бүхнийг хүлээж авлаа. Их сайхан шин зүйлийг мэдэж авлаа. Би ч одоо өстө болоогүй юм тийм байх гэж ойлголоо. Тэгээд олон санаануудыг залуу ээж аавуудад өгсөн байх гэж хоёлаа найдаа тийм ээ. За ирсэнд маш их баярлалаа. Тэгээд их зүйлийг хийж энэ Монгол улсынхаа одоо сонгодог урлагийг ямар өндөр шатанд хүргэж болдгийг тэр хэмжээнд хүрэхийн өрөөлийг тавиад энэ нэвтрүүлгээ өндөрлөё. Дүүдээ баярлалаа. Тэрхэн сонсогчдоо та бүхэн урлаг соёлын их өндөр хааш нурсан бэ? Манай урлагийн шүүмж нэвтрүүлгийг үл явц сонслоо. За бидэнтэй хамт өнөөдөр төгөлдөр хуурч мөнхшөр байлаа. За хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.